За баярлалаа. За энэ маргаанч тэгээд сонгуул болгоноор л явдаг маргаан л да. Би зүгээр энэ дээр нэг юм хэлэх гэсэн. Түрүүн Монгол банкны асуудал орж ирсэн байгаа. Одоо төрийн албаны зөвлөл орж ирсэн. Эдний нэг ялгаа нь их хурл засгийн газар 4 жилээр томилогддог. Тэгсэн мөртлөө эдгээр байгууллагууд нь 6 жилийн хугацаатай л да. Уг нь бол ойлголт нь бол нэг 4-6 жилийн 2 жилийн ялгаа нь энэ төрийг бас доктортой хяналттай байх чиглэгдсэн юм хууль юм уу гэж ойлгодод байна. Харамсалтай нь энэ хизээч хэрэгжихгүй байгаа. Аль сонгуулиар аль нам олон хол нь тэр нь өөрсдийнхөө энэ зарчмаар хуулийг өөрсдийнхөө тайлбарлаад явдаг бол жишг утсан л доо. Би зүгээр одоо ард түмний нэгэн үнэмлэхүүн олонхын санал авсан 65 одоо суудлыг авсан энэ нам хуулийнхаа өөрчлөлт рүү суурхаа яваач гэж хэлэх гэж байгаа. Үндсэн хууль төрийн албаны тухай хуулийг одоо өөрчлөх шаардлагатай. Тийм учраас энх бол дарга төрийн байгуулалтын байнгын хороо байгаа дээр би бас нэг зүйлийг хэлээд асуулт асуумаар байгаа. Юу төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтийг төрөүний парламентэд өргөн барьсан байгаа. Нийтийн албаны тухай хууль гэж байна уу? Төрийн албаны тухай хууль гэж нэг заалтайгаа байж байгаа. Энэ их хурал дээр өргөн баригдсан хуулиуд. Нөгөө талаасаа хуучин цөөнх байхад ардын намаас суу хотволд гişүү өргөн барьсан байгаа. Тэгэхээр энэ хуулийг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Нэг тийш нь болгох хэрэгтэй. Энэ бүрэн эрхэн цөөнхөд бишээ. Олонход үнэмлэхүү олонход өнөөдөр таанууд очсон байгаа. Цөөнх зовлон яриг л олон юм ярина л да. Урдталт нь бид нар олон байсан, олонх байгаагүй зовлон юм ярина. Тэрийг өнөөдөр тоочдог цаг биш гэж би ингэж харж байна. Тийм учраас 65 үнэмлэхүү олонх үндсэн хуулийг хүртэл өөрчлөх бүрэн бяртаа болцсон ийм олонх ард түмний итгэлээр сонгогдсон шүү. Тийм учраас энийг өөрчлөх хэрэгтэй. Би бол өөрчлөлтөө бол санал нэгж байгаа зүйл юу гэхээр ерөөсөө төрийн алба гэдэг бол улс төрийн албан тушаал төрийн жинхэнэ мэрэгсэн албан хаагч төрийн нийгмийн үйлчлэгээний албан хаагч гэдгийг бол тусад нь одоо заагдах цаг болцсон. Сонгуул болгоноор энийг ингэж өөрчлөлтөг дээр улс төр хийж хоорондоо бие биенээ муудалцж яадаг нь Монгол улсад ашиггүй зүйл болчиход байгаа. Тийм учраас улс төрийн албан тушаал гэдэг бол хэлтсийн дараагаас өсвөлээд газрын дарга дээшгээ явж байгаа улсууд улс төрийн албан тушаал болгоод сонгуулиар аль нам ялнав тэр нь солигддог л байх хэрэгтэй. Мэрэгсэн буюу мэрэгжлийн гэдэг нь бол төрийн албан хаагч нар нь хаашаа шүндэгдэггүй, ямар ч бүтцээр өөрчлөгдөггүй ийм улсууд үйл ажиллагаа явуулаад техник технарх ажлыг хийдэг л байх хэрэгтэй. Ийм юм руу энэ төр орох цаг нь болцсон. Энийг өөрчлөлтийн бүрэн эрх нь өнөөдөр үнэмлэхүүн олонход байгаа шүү гэдэг би өөр хэлмээр байгаа. Тийм учраас энх бол дарга энэ хуулийн өөрчлөлт явах уу явахгүй юу? Энийг та сөхөж үзэх үү үгүй юу гэдгээ бидэрт нэг хэлж өгөөч гэж би ингэж асуух гэсэн. Дараагийн асуудал. Ер нь энэ Монгол банк санхүүгийн зохицуулах хороо төрийн албаны зөвлөл энэ зүйлүүдийг их хурлын мэдлээс гаргаад засгийн газартаа өгөө. Энэ хуулийн эрх зүйн орчныг өөрчлөх эрх нь та нарт бас бүрэн байгаа. Тэгжээж энэ Монгол улс төрийнхөө циклээр доктортой үйл ажиллагаа явуулдаг, доктортой болсон хүчинтэй байдаг, доктортой мөнгө, санхүү, эдийн засаг, улс төр нийгмийнхэн бодлого явагддаг ийм хүчтэй төртэй болж чадна гэж би ингэж харж байгаа. Тийм учраас энэ лүгөө хурдан яваач гэж би хэлэх гэж байгаа. Түүнээс өнөөдрийн бидний 4 жилийн өмнөх танаа манаа ийм байсан гэсэн маргаан дараагийн 20 онд хэд засаг өөрчлөгдөх юм бол энэ маргаан дахин өөрчлөх нь энэ Монгол улс ашиггүй шүү гэдэг би анхааруулж хэлэх гэсэн юм аа. За баярлалаа. За